Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ өвөө ач хүү хоёрыг ярина. Өвөө ач хүү хоёр. Хөгшнөөс хөгшин нэг өвөө байжээ. Нүднээс хож чихэн дүлээж хоёр өвдөг нь үргэлж чичээдэг байжээ. Өвгөн ширээний яд суух хоол идэхдээ халбага арай ядан байдаг байсан учраас шөлөө ширээн дээр дусах агаад амнаасаа бас савируулдаг байсан байж. Хүү бид хоёр өвгөнийг төгшөөж пишингийн яд суулгаж хоолдог болж гин. Тэгэхдээ шавал самнаас тун хариугүй баг хоолдог байжээ. Өвгөн ширээ рүү шүсээ залган шитэж нүдэнд нь нулимс мэлтэн байдаг байж гин. Нэг удаа тийгүү сууснаа шавар аягаа алдаад хагалчихжээ. Залуу би түүнийг хараад загнахад өвгөн хүндээ санаа алдахаас өөр хийсэнгүй гин. Тэгээд тэр өвөө том модон аяг авч өгж гин. Нэг удаа бүгдээрээ гитээ сууцгааж байтал 4 настай ач хүн жижигхэн банзнууд авчин түүнийг янзалж эхэлж гин. Чи юу хийгээд байна вэ? Гэж эцэг нь түүнээс асуухад би модон сав хийж байна. Том болсон хойно аав ээж хоёрыгоо түүнээс хоолдог болно гэж бяцхан хүү хариулж гин. Эхнэр нөхөр хоёр бие биенийгээ хараад гинэт уйлцгаасан гэдэг. Тэгээд өвгөн аавыгаа ширээнд үйж суулгажээ. Тэр цагаас хойш бүгдээрээ ширээнд хамт хоолцсон өвгөний өвдөг гар нь жижигхэн шөлөө ширээн дээр асгасан ч загнахаа болсон юм гэдэг.